Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хүүхд гэр бүл хөгжил хамгаалтын ерхий газраас аймагуудад эцэгчүүдийн нэгдсэн хурлыг зохион байгуулж байна. Харанга аймгийн эцэгчүүдийн хурлыг энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Эцэгхийн хуралд хүүхдийн төлөө зөвлөл, аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн боловсролын газар, сургууль цэцэрлэгийн удирдлагууд, эцэг асран хамгаалагчид, сумын хамтарсан баг, сургуулийн хүүхд хамгааллын баг, байгууллагуудын эцэгхийн зөвлөлийнхэн оролцлоо. Хүүхдийн төлөө ажилладаг хүмүүсийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь тэднэрээр дамжуулан бусад эцэг эхчүүдэд зөв ойлголт мэдлэгийг түгээх боломжтой юм а. 833 нийгмийн ажилтан 25 оны 1 сарын 1-ээс улс орон даяар хороо суманд ажиллаж эхэлсэн. За энэс өмнө бол би байнга хэлж ирсэн. Нэг суманд мал хариуцсан 5 хүн байхад хүн хариуцсан хүн байхгүй байна гэж. Тэгэхээр хүн гэр бүл хариуцсан нийгмийн ажилтнтай олсноороо өнөөдөр улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт өндөрсөж байна. За хараа хяналтгүй хүүхдүүдийн тоо буурж байна. Биднээс үйлчлэгээ авч байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Хамтарсан багт үйлчлэгээ авч байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Гэмт хэрэг эсрэгээр буурж байна, тийм ээ. Тэгэхээр эерэг үзүүлэлтүүд гарч ирж байна. Тийм учраас Архангай аймгийн сум болгонд энэ аймгийн төвийн багт ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд бага цалинтай, өндөр ачаалттай ажиллаж байгаа энэ хүмүүсийг аль болох доктортой ажилуулж энэ хүмүүсийг бид нар сургаж байгаа. Тэгэхээр энэ сурсан хүмүүсээ ямар нэгэн улс төрийн шалтгаанаар ажлаас халахгүй байх, доктортой ажиллах, урам зориг өгөх шаардлагатай. Монгол улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70% нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг байна. Тиймээс хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерхий газраас гэр бүлийн гишүүн бүртээ ажиллах нь чухал гэдгийг тодорхойлжээ. Дэлхийн эрдэмтдийн байгууллага нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хүүхдүүдээс авсан судалгаанд эцэг эхчүүдийн үл хайхралт их хүүхдийнхаа юу хийж хаагур явж байгааг мэдэхгүй, асуухгүй, сонирхохгүй, арх тамхи хэрэглэж үзэж байхад бүр амиа хорлох тухай бодож байхад тэд анзаардаггүй талаар дурдаад хайртай гэдэгч хайрын харилцаа байхгүй гэж гарсан байна. Хүүхдээ сайн хүмүүжүүлээгээд маш сайн мэддэг мөртлөө яг цагаанд болохоор бид нар үнэхээр гэртээ энийг хэрэгжүүлж байна уу? Яг хүүхдтэйгээ цаг гаргаад байна уу? Яг хүүхдтэйгээ ойлгож сонсоод байна уу? Яг хүүхдтэйгээ бүрэн дүрэн хүлээж авч гин үү? Яг хүүхдээ байгаар нь хүлээж авч хайрлж гин үү? Тийм ээ? Хинтээ үерхэд энэ хаана яваад байна? Цагийг юунд өнгөрөөж гин гэдэг энэ олон зүйл дээр эцэгчүүд мань бодоод өөрсдөө харин тэр зөв үлгэрлэгч байхын тулд өөр хүүхдтэй чанартай цагийг өнгөрөөдөг хүүхд минь өнөөдөр юу бодоод юунд гомдоод юунд гундаад яваад байгаа гэдгийг бас сонсдог хүүхдтэй чанартай цагийг гаргадаг эцэгчүүд байгаасаа гэдэг үүднээс би бас эцэгчүүдтэй сургалтаа хийлээ. За хүүхдүүдийн зүгээс хэмээх эцэгчүүдээс ердөө л хайр халамж ингээд надтай ярилцдаг байгаасаа гэдэг зүйлийг яг эрэгтэй эмэгтэй гэсэн ямар нэгэн хүүсийн ялгаа байхгүйгээр хүсдэг. Ер нь хүүхдүүдийн ялгаа харагддаг байхгүй юу? Ингээ эцэгийнх нь байнга ярилцдаг хүүхдүүд ингээд илүү итгэвхтэй ингээд санаачлахтай тэгээд үргэлж ингээд нүүрэндээ нэмсгэл тодруулаа явдаг. Тэгээд ингээд яг эцэгтэйгээ ярилцах чадахгүй дотроо ингээд хамаг зүйлээ хадгалаад тэгсэн хүүхдүүд ингээд би яах вэ? Одоо энийг яах ёстой юм бол би энийг ингээд анх удаад бид нар бүгд өөрөө хүн болгонд амьдарч үзэж байгаа юм чинь туршлага байхгүй. Тийм болохоор эцэг эхчүүдээсээ зөвлөгөөгөө аваад яг энэ үед ингэх ёстой юм байна гэдгийг мэдэхгүйгээсээ олж хүүхдүүд маш их алддаг. Аранга аймагт хүүхд хохирсон гэмт хэргийн тохиолдол улсын дунджаас доогуур байдаг байна. Ахын хүрээний архиталт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил, зам тээврийн осол зэрэг хүүхэд хохирч болох асуудлуудад хүн бүр анхаарч одоо байгаа тоог бууруулах шаардлагатайг энэхүү нэгдсэн хуралдаанаар хөндөжээ. Хүүхдээ ингээл сайн сайхан хүн болоосоо мөрөөдөөл байдаг тий. Гэтэ хинт хүүхдийн төлөө нэг тийм нэг юунд нь оролцдоггүй тий. Хичээлд нь хөргөж өгж байгаа. За өвдүүл им аваад өгж байгаа. За хооллож байгаа. Энийг хүүхдийн хүмүүжлээд хүүхдийн энэ хүмүүжилд ээж аав маань өөрсдөө ингээд гар бие оролцох юм шаардлагатай байна. Өнөөдөр бага наснд нь хүүхдээ сонсохгүй орхичих юм бол өсвөр наснда таны үгэнд орохгүй. Амьдралын үнэт чухал шийдвэр гарах үедээ хинтээ гэрлэх, хинтээ суух, хинтээ нөхөрлөх, ямар мэрэгжил эзэмших гэх ийм асуудлууд зөрчил үүсдэг. Би болохоор 3 хүүхэдтэй жихан бяцхан мааматай байгаа. Ингээд 4 дахь хүүхэд маань мэдлэгч байгаа. Тэгээд манай том болохоор 5 настай, бага хүүхэд маань болохоор 3-тай. Тэгээд жоохон болохоор 3 сар гарантай байгаа байхгүй. Тэгээд би гэр бүлтэй цагийг их зарцуулдаг. Хүүхдээ хараад, хүүхдүүдэд цэцэрлэгт нь өргүүлж өгөөл, хоол ундын бэлдээл, тэгээд хүүхдүүдтэйгээ хүмүүжүүлэлт их анхаардаг. Тэгээд багш нартайгаа цэцэрлэгийнхаа багш нартай их хамтарч ажиллаж байгаа.
Эцэгхийн нэгдсэн хуралдааны нэг гол агуулга нь үр хүүхдүүдэд хайрлан хүндэтгэж эерэг зөв үгийг хэрэглэх, сэтгэл мэдрэмжийг нь ойлгож, сонсон дэмжлэг үзүүлэх, магтан сайшааж урамшуулж байх, үр дүнтэй чанартай цагийг үрсдээ гаргадаг байх тухай байлаа. Цаашид эцэгхийн үүрэг хариуцлага, гэр бүлийн ойлголцлыг бэхжүүлэх замаар хүүхдүүдэд хандуулах анхаарал, хайрыг нэмэгдүүлэхийг зорж, тус арга хэмжээг аймаг бүрд зохион байгуулахаар төлөвлөжээ.